Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2016 онд нээлттэй хийсэн түүхэн сэдвт Birth of Nation киног ярьж өгөхөр бэлдлээ. Иймэрхүү түүхэн драма төрлийн кинонууд кино сайтуудад төдийлөн байдаггүй. Харин үүнийг хаанаас үзэх вэ гэж үү? Тэгвэл DD шиг стандарт happy супер багцуудыг идэвхжүүлээд кинонуудаа үзээрэй. Төлбөрөө бүх банкны аппликейшнээр хялбархан төлөөд сунгах боломжтой. Хөвөнгийн агуулгад нэгэн цагаан арьсдхүү орж ирсэн ээ. Чамаг олчихлоо. Эд нуугдж тоглож байгаа юм байна. 1800-аад оны үеийн боолын нийгэмд цагаан арьсдхүү боолуудтайгаа тоглож байгаа дүр зураг байна. Энэ хүүг Сэм гэдэг. Харин энэ бол манай киноны гол дүр Найт. Сандал дээр үлдсэн номыг хулгайлаад оройн орондоо үзэж байдаг. Маргааш нь хүүхдүүд хоолоо идэх үед Найт маань хоолгүй хоцорчихлоо. Үүнийг холоос харж байсан аав нь орой хүүдээ зориулан хоол хулгайлж яваад боолын ангуучтад баригдчихдаг. Хаанаас хаа үрж яваа юмптэй. Би эзэндээ хоол авч явна. Чи намайг тэнэг гэж Ямар хар арьстан цагаан арьснаас ухаалаг байх вэ? Үгсэн цагаан арьстан тийм баха. Чи өөрөөсөө л болсон шүү. Гэд буудах гэж байтал аав нь эргэж хараад нэгийг нь буудаад нөгөөг нь шархтуулаад зугтаachхна. Үүнийг Найт маань холоос харж байлаа. Аав нь Найтыг хараад шууд л тэврээд гэрт навчирна. Би боолын ангуучтыг алсан. Би явахгүй бол болохгүй. Ээжигээ харж хандараа заа юу. Чи бол бурхны хүү. Ойлгов уу? Гэд аав нь явлаа. Ардаас нь гэрээ эзэн боолын ангуучдтай хамт орж ирлээ. Гэрээ эзэн гайгүй хүн байх шиг байна. Харин боолын ангууч бол зэвүү нөхөр шүү. Өнөөдөр нэг цагаан ир ам үргэлдлээ. Энэ бол том асуудал. Гэд хүүгээс аав чинь хаана байна? Хүмүүс аав их чинь олвол яана гэж тэд нар алчихна. Харин би бол аюулгүй буцаагаад аваад ирнэ. Чи хаана байгааг нь л хэлчих. Харин Найт маань дуурсангүй. За яах вэ? Энэ боолдоо юм зааж өг. Дахиж миний нүд рүү ингэж харах юм бол аав шиг нь болгоно гэж мэдээрэ. Гэд явлаа. Маргааш нь гэрээ эзэгтэй Найтын ээж дээр ирээд Найт уншиж чаддаг гэж би Самуэлээс сонслоо. Таны юу яриад байгааг мэдэхгүй байна хадагтай. Тэр байтугай би ч уншиж чаддаггүй шүү дээ. Би өөрөө шалгасан. Тэр үсгүүдийг нэрлэж чадаж байна лээ. Маргааш өдийн хоолны дараа над дээр аваад ирээрэй. Тэг их шаардлагагүй хадагтай. Би өөрөө цаадахыг чинь сайн гөвөөд өгье. Гөвөх гинэ. Үгүй дээ яалаа гэж. Би түүнийг шийтгэх гээгүй. Би түүнд заамаар байна. Ингээд гэрээ эзэгтэй Натанелд бичиг үсэг зааж өглөө. Тэгээд түүнд энэ бол бүх дэлхийд хамгийн алдартай ном гэд Библи өглөө. Тэдний гэрээ эзэн сүмийн номлогч байжээ. Сүм дээрээ номлол заахын өмнө Натанелаар Библи ишлэл уншуулдаг. Ардаас нь харин өөрөө гарч ирээд номлох болно. Би энэ жаахан тааруу байгаа бололтой шүү. Цусаар ханиалгаж байна. Төдөөдлгүй гэрийн эзэн нас нөхчлөө. Эзэгтэй манай Найтад би Бэнийг нас нөхчхийн өмнө чиний талаар түүнтэй ярилцсан. Бид чамайг талбайд ажилуулах нь манай гэр бүлд илүү хэрэгтэй гэж шийдсэн. За ингээд гэрт нь ном үзэж байсан Найт маань талбай дээр ажиллаж эхэллээ. Хөвөнгийн талбайд ажиллаж байхдаа гараа эсэх чихлээ. Болгдуухан хөвөнгөө хурааж байна. Харин цагийн ирэхээр мэрэгжлийн болжээ. Томир боллоо. Найт маань өөрийн боол ахын дүүстэй Библийн үгээс хуваалцах болно. Амьдын газарт Бурхны сайн сайхныг хүртэхийн тулд бид зоригтой байх ёстой. Тэр бидний зүрхийг тэлж томруулах болтугай. Хамтдаа залбирцгаая. Манай Наадтай хамт нуугдж тоглож байсан Самуэль хүү том болж гэрийнхээ өв залхамжлагч нь болж түүний дүүн хүнтэй гэрлэж байна. Харин хурман дээр нь түүний найз Инсексгэр охин дүү чинь үнэхээр сайхан бүсгүй болжээ. Айлын сайн эхнэр байхаар бэлтгэгдсэн байна шүү. Гэд магтаж өгнө. Тэгээд тэндээс гараад чиний боолууд үнэхээр дуулууртай боолууд юм аа. Тэд бурхнаас эмээдэг юм аа. Тэдний нэг нь бүр номлогч гэд боддоо. Боолуудыг захирна гэдэг өдөр ирэх тусам л хэцүү болж байна. Хооллож унтлаад байхад л хүний аж тусам идэхгүй. Удалгүй манай Найт эзэнтэйгээ хамт зах руу явж байна. Замд нь боолын ангуучд таарад алдагдсан боолыг харав уу гэж тэднээс асууна. Харин асуусан нөхөр нь нөгөө аавыг нь хайж түүнээс юм асуугаад байсан зэвүү нөхөр байдаг. Найт хальт нүд рүү харнаа. Найт нэг газар мод ажиж байтал тэнд ээжтэйгээ явж байсан нэг хүү тоглоомоо унагчихна. Хадагтай хүү тань юмаа унагчихлаа гэд авж өгтөл гинэ таавна. Чи өөрийгөө юу хийж байна гэж бодов? Боолоо. Чи миний эхнэр талдлаа. Эзэн чинь хаана байна? Гэд түүнийг зодож гарнаа. Самуэль ирээд наад цаваага буулгасан чинь дээрдэ. Энэ боол миний эхнэрт бас надад занал хийллээ. Би энийг шерифт мэдэгдэнэ. Болно. Хэл. Гэхдээ яг адуу бол би 3 тоолоод саваага буулгахгүй бол жинхэнэ халдлага гэж юу гэдгийг чамд харуулад өгье. Чи намайг сүрдүүлж байна уу? 1. Чи 2. Гэд номонд нь оруулаад явнаа. Гэртээ харьцгаая Найт. Манай Самуэль харин хоншоортой эзэн юм шиг байна. Манай хоёр зах дээр явж байтал тэнд боолын 8 чин боолууд зарж байна. Тэгээд нэг залуу охиныг гаргаж ирээд энийг хардаа 18 ч хүрээгүй гэд хувцсыг нь урж харууллаа. Тэнд байгаа хүмүүс юу бодож байгааг нь ойлгомжтой харагдаж байна. Манай Найт энэ залуу эмэгтэй байна. Их олон цагаар ажиллаж чадна. Ийм баг үнээр ийм боол аавна гэдэг бол ашигтай шүү. Хөөе чи баг үн их үнний талаар юугаа мэдтгий. Надад энийг заах хэрэггүй шүү мэдв гэснэ. 275 гэд боолыг худалдаж авлаа. Гэртээ ирээд цэвэрлээд манай охин дүүд туслуулахаар авчиж өг. Гэх болно манай хүн зүгээрээ
би чамайг яахчгүй. Би зүгээр чамд туслах гэж байна. Гэхэд нөгөөх нь ойлгохгүй манай хүнийг алга шахлаа. Түүнийг дотор оруулахад ээж болон эмээ нэрж бүсгүйг халамжлана. Удахгүй охиныг хувцалчихсан. Гэрээ эзний дүүд зарц болгон өглөө. Манай наат харин холоос хараад баярлах болно. Тэгээд ээжтэй. Ээж баярлалаа. Юунд тэрв? Түүнийг ийм үдсгэлэнтэй болгосонд тэр энэ дэлхий дээр ирэхдээ л ийм үдсгэлэнтэй байсан юм. Би юу ч хийгээгүй. За ингээд охин дүү нөхөртөөгөө хамт тэднээс холгүй байшин худалдаж аваад амьдрахаар явлаа. Ээжигээ дэрэгдээ аваад явнаа. Найт моринд нь тэжээл өгөнгөө нөгөө бүсгүйтэй үг солилоо. Сайн уу? Намайг Найт гэдэг. Уучлаарай. Би чам руу дайрсан. Зүгээр дээ. Энийг чамд зориулж түүс юм. Гэт түүсэн цэцгээ өгнө. Удалгүй тэдний боолууд дундаас хоёр нь хоорондоо гэрэллээ. Нэг өдөр Найт маань Библийн үгээс хуваалцаж байтал краш нь ороод ирлээ. Бурхан минь. Бурхан бидний дотор ихлүүлсэн ажлаа дуусгах болно. Тэгээд дууссаны дараа манай хоёр модны сүдэрт суугаад гой юм ярих болно. Ямар хуу байна да. Би сайн байгаа. Миний ирсэн газраас хамаагүй сайхан газар шүү. Чи ойрхон ирж байна хэвчтэй. Чамайг харах гэж дахиад бүтэн уйлрал болохгүй гэж найдаа. Тэгэд бүсгүйд эмээгээс нь өвлөж ирсэн нэгэн бэлгийг өглөө. Хөвөнгийн талбайдаа ажиллах зураа нэг юм шийдв бололтой. Бүсгүйг гадаа ус утгаж байтал нэгэн хүн ирлээ. Тэр нь манай Найт. Тэгэд түүнд гэрлэх санал тавих болно. Би эртнээс л ингэх ёстой байсан юм. Ингээд тэд хурмаа хийлээ. Тэд хамтдаа бурхны өмнө ёслол үйлдээд тэгэд нэг юм бий болцгоолоо. Удалгүй нөгөө Самуэлийн сахалтай найз нь тэдний хар ирдэг. Тэгэд чиний номлогчийн талаар сайхан мэдээтэй. Хүмүүс боолуудаа захирахын тулд танаа номлогчоор боолуудаа номлол хийлгэмээр байна гин. Тэгэд чамд мөнгө өгнө. Тэгэх юм бол чи өрнөөсөө гарч чадна. Самуэль өрөнд орчихсон бол л та. Миний хийх юм зүгээр л түүнийг авч яваад номлол хийлгэх гэж үү? Тийм ээ. Тэгээд л болоо. Амархан мөнгө байгаа үсттэй. Самуэль саналыг хүлээж авчээ. Наатыгаа аваад явж өглөө. Тэгээд нэг альд ирлээ. Энэ хүү түүнийг өгтөж авна. Чи маш төрнөрийн боолоо. Намайг Найт гэдгээ. Маш төрнөр харин энэ байна. Тэгэд гэрээ эзэн тэднийг өгтөж авлаа. Их дээрэнгүү байрын нөхөр гарч ирээд боолууд руугаа түүнийг авч явна. Замда. Миний боолууд олигтой өгөнд орохгүй байгаа. Хоолыг нь хасаад чэрэг алга. Зарим нь бүр над руу муухай харсан гэд боддоо. Энд одоо айв нэрэл намайг хамгаалж байна. Тэгэхээр чи тэдэнд ажлаа сайн хийх хэрэгтэй. Морь нохоо мэд зүтгэж байж тэнгэр дээд баялаг хураан энтер гэд хэлж. Мэдвэ. Тэгэд ортол хизүүхэн царайтай боолууд өгтөж авлаа. Боолуудаа үнэхээр шудраг бус хариг санддаг бололтой шүү. За сонсоцгоо. Энэ номлогч өнөөдөр та нарт номлоно. Сайн сонс. Тэгвэл та нар Деважинд очино. Ойлгов? Найт итгэлгүйхэн Библиэ нээгээд. Ахын дүүсээ Петр 2:18-д боолуудаа бүхий л хүндлэлээр зөвхөн сайн дүлгөөнч биш. Бас гажууд эзэдтэй захирагд гэд ярьж өгнө. Тэгээд дуусаад явах гэж байтал тэр айлын охин нь нэг хар арьс өхнийг хүзүүнээс нь оосролж чагсан аваад явж байна. Манай хүнийг номлосны төлөө эзэнд нь шин дарс болон багахан мөнгө өглөө. Тэр өрөөнд эхнэр нь Наатад мэдээ дуулгана. Эхнэр нь жирэмсэн болчихж. Манай Наат юу гэх мэддэггүй шүү. Чи дургу байгаа юм уу? Дургу гинэ. Яалаа гэж. Би баярлаж байна. Цаг хугацаа өнгөрнөө. Манай охин эзэнтэйгээ хамт явж өөр газрын боолуудад номлол хийж эзэн харин мөнгө авдаг боллоо. Харин нэг өдөр энэ байшинд ирлээ. Эзэн нь гэрт хүн байна уу шалгахаар явах үед гэнэт нэг нөхөр манай хүнийг нохоогоороо бариулах шахнаа. Чи миний эдлэнд юу хийж байгаа юм? Боолоо. Самуэль гүйж ирээд. Хөөе, болж үз. Наадах чинь надтай хамт яваа юм. Нөгөө номлогч болтой залуу юу? Дагаад яв. Бид хэнийг ч ялгадаггүй. Бүгдд нь шудраг ханддаг. Хэрвээ ажиллаа хийхгүй залхуураад тэнэд байх юм бол яс маханд нь ойлгуулдаг. Та нар одоо болоод гэрлүүгээ буцаж болно шүү гэд амар юм ярьж байдаг шүү. Тэгээд нэг газар руу дагуулад орсон чинь үнэр танар гэж най хаалгаа. Хоёр боолоо хүлээд амыг нь төмрөөр дарчхаж нэг нь хоолоо идэхгүй байгааг нь амны хаалтыг нь аваад чи идэхгүй юм аа? За. Өөр аргаар л үзэхээс гиснээ алах цүү завчраад шүднүүдийг нэг нэгээр нь цогж хуглана. Ямар ч шүдгүү болох үед нь аманд нь юу л үр хийж байгаад муудсан жонхуу цудгаж идүүллээ. Үнэн гэвэл хамгийн ууртай боолч бурхнаас имээдэг юм. Одоо чи ажиллаа хий. Магадгүй чиний үг миний буунаас илүү ихийг тэдэнд ойлгуулах бах. Ингээд Найт зодуулсан дарамтлуулсан боол ахын дүүстэй нулимстайгаар ярьлаа. Бурхныг шин дуугаар магт. Зөвхтийн чуулалд түүний алдрыг магт. Мууг сайнаар дийлхийн тулд хоёр талдаа эртээ сэлэм мэд түүний үгийг дотроо оруул. Эцэст нь зөвхт нэгэн үлдэж муу нэгэн шүүгдэх болно. Боолууд үүнийг сонсоод зарим нь баярлаж, харин зарим нь санаа алдна. Боолын эзэд Библиэлд бичигдсэн хайр болоод уучлал, дуулууртай
дуулууртай байдлын тухай ярьдаг хэсгийг боолуудад захирахын тулд буруугаар ашиглаж байгаа нь энэ ажээ. Тэр үед Нат ихнэр худгаас ус авч байх үед нь боолын ангуучид түүн дээр ирлээ. Чи ийм гоё дайшинцтай энэ үгээр явж байхыг бодвол чөлөө тэмхтэй юм байна, тийм үү? Үгүй эрхмэ. Би маск үйлсэн өмч. Тэдэнд харьяалагддаг. Чи надад сэтгэнэд байна уу? Үгүй эрхмэ. Хуулинд бол боолууд эзнийхээ зөвшөөрлийн бичиггүй гэрээсээ 10 алах марч холдож болдоггүй гэж бичсэн байдаг юм. Би яваад зөвшөөрлөө аваад ирье эрхмэ. Чи зөвшөөрлийн бичгээ. Эсвэл өөр юмаа үзүүлэхээс нааш хаашаач явахгүй. Гэт түүнийг бүлэглэн хүчирхийллээ. Тэр орон Нат гэртээ ирэхэд эхнэр нь аимшигтай болчихжээ. Нат, хонгор минь. Нат, намайг уучлаарай. Чи уучлалгүйх ёстой хүн биш ээ. Хонгор минь. Чи хин ингэснийг надад хэлээч. Элд баригч нь элдэндээ өхнө гэдэгтэй. Чи өөрөө надад тэгж хэлсэн баха. Бурхан өшөө хорслоо үлдээ. Энд чи охиндоо болон надад хэрэгтэй байна гэж байна шүү. Маргааш нь Самуэлийн гэр бүлийнхэн болон хамаатан саднууд нь цуглаж найр хийдэг. Самуэль үг хэлж, олон жилийн турш манай гэр бүл итгэл болон өв соёлоо дээдэлсээр ирсэн. Өнөөдөр ч мөн энэ бүхэн хэвээрээ байгаа. Чи хар номлогчтой болчихсон чи ингэж яриад байгаа мó аа? Магадгүй. Нат, чи бидэнд залбирж өгөөч. Нат залбирахта. Бурхан минь баярлалаа. Бидний дуулууртай байдлаар бидний дайсан, таны дайсан болдог үлээ. Биднийг чиглүүлээрэ. Бид харин дагах болно. Хэмээн залбирлаа. Тэр оройн Самуэль хамаатнуудтайгаа ууд суудаг. Тэнд байгаа хамаатнууд нь эмэгтэй боолуудаа хүчирхийлдэг бололтой. Түлэгдсэн хоол амттай байдаг да. Хар зөөлсч амттай шүү. Над тэндээс гарах үед гэрийн даамал нэг боолтой маргалдаж байлаа. Юу болов гэд очтол Самуэлийн зочдын нэг нь түүний эхнэрийг хүсч байна гэд авчир гэж үүрэг болгосон юм байна. Тэгж болохгүй. Би Самуэльд хэлье. Тэр мэдх юм бол зөвшөөрөхгүй байх. Самуэль өөрөө намайг ховчлон наашаа явуулсан юм аа. Наад шууд Самуэль дээр очноо. Тэгсэн нөгөөдх нь зочдынхаа аяыг хараад манай хэдийг авч хэлэлцсэнгүү. Наатыг барьж аваад. Чи надад саад болоод байх юм бол чиний хамааралтай бүх хүнийг булшилчихна шүү. Ойлгов уу? Түүнийг бэлд. За эрхмэ. Самуэль хүнээ байж манай хэд хөөрхий бүсгүйг гарч ирэхийг нь хүлээн. Доромжлуулсан бүсгүй гарч ирэхэд нөхөр нь түүнийг тэрвэрч авлаа. Тэгээд Наатад бурхан хаан байна. Маргааш нэг цагаан ир түүн дээр ирээд Наат гэдэг номлогчийг хайж байна гэх болно. Манай Наатаар баптизм хийлэхийг хүссэн юм байна. Энэ нь би итгэлийн олонний өмнө хүлээн зөвшөөрч байна гэдгийг харуулсан чуулганы ариун ёслол юм байна л да. Наад энэ талаар эцэгтэйдээ хэлэхэд туслах нь ямар ч хар номлогч цагаан залууд баптизм хүртэх ёсгүй. Хүмүүс түүнийг дургуутсан гэд уурлнаа. Эцэгтэй нь харин зөвшөөрлөө. Наад тэр хүнд баптизм хүртээлээ. Үүнийг нь сонссон Самуэль тэр дороо хурч ирээд хар бол цагаан залууд миний эзэмшил дотор баптизм хүртээн гинэ. Чи би болон миний гэр бүлийг шившиглэж байна. Ямар нэг юм хэлсэн чинь дээр шүү. Бурхан та нарыг харгалзагч болгон томилсон бол Бурханы хайрлсан бүх хүмүүс санаа тавих ёстой гэж бичигдсэн байдаг юм. Боол хүн эзэндээ захирагдах ёстой гэж бас бичигдсэн байдаг баха. Та нарыг үнээр нь худалдан авсан. Та нар одоо боолууд биш. Харин Христ дотор ирэх чөлөөтэй. Хоньны арьс нөмөрч та нар руу ирдэг. Хомхой чоннуудаас болгоомжил гэд ярьж байтал зохиод унагчихлаа. Тэнд байсан нөхөр орхуул гэж байна. Яах юм бэ гэд төглөө. Тэгэд Наатыг шийтгэж ташуурднаа. Ташуурдж байхдаа Самуэлийг ээж нь хараад түүнийг ийм болсонд харамсаж байгаа бололтой харцаар хардаг. Наат харин инээсэн чигээрээ ташуурдуулна. Шөнө нь хэдийгээр босоход хэцүү байсан ч хөл дээр босоод зогслоо. Ийм ч амархан сөхрөхгүй шүү гэсэн мессеж бололтой. Маргааш нь Сэм ирээд одоо ухаар уу? Боолоо. Ухаарсан эрхмэ. Тэгэд сулалнаа. Түүний шархыг ээж хэмээ хоёр нь ойж өгдөг. Аимшигтай болчихж шүү. Эмэн. Миний нөхөр эрт үгсэн. Би тэрэнд нь баярлдаг юм. Яагаад гэвэл эрт үгснээр миний харсан бузар булааг хараагүй. Тэр их азтай. Маргааш өдөр нь Наат талбайгаас орж ирэхэд эмэн нас орчихж Наат эмээгээ оршуулах зуура. Хүзүүгээрээ осрлуулсан боол охин. Хүчндүүлсэн ихнэр. Шүдээ цүүцээр хуглуулж, муудсан хоол амруугаа цутгуулсан боол зэргийг сэтгэлдээ харах болно. Үүнтэй зэрэгцсэн Библиэ уншиж суун. Тэгэд эмээгийнхээ оршуулган дээр найз Хавкта өөрийн итгэдэг хэсэг хүмүүсийг цуглуулад маргааш орой хүрээдэр Хавк босоод явах гэтэл Хавк чи бурхан хаан байна гэлөө. Тэр одоо ч энд байна. Яг одоо ч гэсэн. Маргааш нь Хавк залуусыг цуглууллаа. Тэр дунд нь бас нэг жаахан хүү ирч гэж. Чи яв, юугаа харав гэхэд зүгээрээ түүнийг нааш нь оруул. Эн чин жаахан бацсан шүү дээ. Библиэлд гардаг Давид ч бас жаахан бацсан байсан юм. Тэгэд Натанел би бурхныг дагаж Библийг номлож байсан. Тэгэд би энэ номын жаахан хэсгээс нь хүмүүсийг дуулууртай байлгахын тулд зааж байсан. Тэгээд дараа нь би бүгдийг нь уншиж үзсэн. Энд бузар мууг эсэргүүцэж, шудраг байдлыг дэмжиж, эрх чөлөөг тунхагладаг юм байна. Одоо би цоо шин нүдээр бурхны үгийг харах болсон. Бурхан надад хэлсэн. Бузар муугийн эсрэг тэмцгэж. Одоо бид яах юм бэ? Бид тэмцэнэ. Эзээ эхлэх үү? Бурхан бидэнд тэмдэг өгөх болно. Бид хэсэг хүлээх хэрэгтэй. Удалгүй
Би хөнгөний талбай дээр ажиллаж байтал нар гэртлээ. Наад түүнийг нь тэмдэг гэж үзв бололтой. Эхнэрээ унтаж байхад нь очиод бурхан надад ойлгуулсан. Би тэмцэх ёстой. Шудраг ёсны төлөө. Ийм өдөр ирнэ гэдгийг би мэдж байсан. Хэн нэгэн гарч ирнэ гэдгийг ч мэдж байсан. Харин миний нөхөр байна гэж мэдсэнгүй шүү. Хэрвээ бурхан чамд тулалд гэсэн бол тулалд. Бид бүхний төлөө, миний төлөө тулалд. Ингээд нөхрөө зэрэгжүүллээ. Яг тэр шөнөө боолууд нийлээд Самуэлээс эхэллээ. Самуэль шүн сэртэл наатирч гисэн байж байна. Мөн Самуэлийн дүүг нь тэр дорн унаглаа. Өврөөс нь хөөхий боол эхнийгч аварлаа. Самуэль гэрийнхээ загалмайтай цонхны дэргэд амьсгал хураана. Натаниэл үүрээр ээж дээрээ очдөг. Өө, яадаг вүлээ? Би унтчихж. Үгүй дээ, ээж. Өнөөдөр биш. Та одоо эрхчлөөтэй болсон. Тэмцэл эхэлсэн. Гэхэд ээж нь би чамаар бахархаж байна хүү минь. Эднэр бүгд аль хэдийн энэ бүхнийг сэтгэлдээ бодож байжээ. Наатыг хийх үед нь бүгд дэмжиж байна. Нөгөө гэрийн даамал залуу ууралнаа. Чи дөнгөж сая биднийг бүгдийг нь алчглаа. Бүгдийг нь шүү. Одоо бид өгсөн. Тэр үед нь наад та нарын энэ дэлхий дээр хийсэн үгсэн. Одоо та нар чөлөөлөгдсөн. Тэгэхээр та нар үгсэн үү? Үгүй, харин бид одоо л амьд байна. Бид үр хүүхдийнхээ төлөө, Бурхны бидэнд анхнаас нь өгсөн эрх чөлөө, үн цэнийн төлөө тэмцэх ёстой. Надтай хамт тэмц. Гэхэд нэлээд хүмүүс түүнтэй нэгдлээ. Тэмцэгчид цагаан арьст эздүүдийн хэр явж тэднийг алах болно. Тэгээд нөгөө шүдийг нь цүүцээр хугалдаг байшингийн гадаа ирлээ. Тэдний боол нь бий болох уу гэд өөрөө орж тэднийг хороолоо. Харин үүнийг нь харж байсан нөгөө жаахан хүү зүхтаад явчихлаа. Араас нь явж байтал тэд отолттой тулгарх болно. Нөгөө бацаан ч матчихжээ. Цаана нь чихээ дараад сууж байна. Найт, хавк хүмүүсээ ухар гэж хэл. Юу? Би өшөөгөө аваагүй шүү дээ. Бид энд өшөө авахын тулд биш, тэмцэхийн тулд ирсэн. Бид бол үндэс болохоос мөчөр биш. Одоо бид ухаангүй тэмцэх юм бол газар авч чадахгүй эндээ дуусах болно. Ухар гэж хэл. Ингээд ухарцгаалаа. Манай найт ухаалаг байна шүү. Тэгээд бүр олон хүмүүсийг гэгнэндээ нэгтгэлээ. Ам өргөцсөн хэдийгээ оршуулчгаад тэд нарыг харах болно. Цаг хэд болж байна? 5:30 юм уу? Эсвэл 35 болж байгаа да. Энэ үед би бол 2 игнэ хөөн хураачихсан. Цүнх маань хагас дүүрчихсэн байж байдаг юм. Би бол энэ үеэр морины тижэл өгч байдаг юм да. Би харин энэ үеэр ус буцалгаж байдаг юм. Тэгээд мэдээж тэр усаа эзнийхээ толгой дээр асгачихвал яадаг бол гэж мөрөөдөж байх байсан да. Би бол торхорж байгаа. Би бол өвс вакцлаад овоолж байгаа. Гэхдээ өнөөдөр биш ээ. Тийм ээ. Өнөөдөр биш. Ерүслим хүртэл ингээд тэд цаашаа тэмцлээ үргэлжлүүллээ. Энэ удаа буутай цагаан эрс болон боолын ангуучид гээд нэлээд олон хүн цугларчээ. Бурхан бол бидний гэрэл, бидний аврал. Хинээс бид нар айх юм бэ? Тэмцээд гээд тулан эхэллээ. Буудалцсан, алалцсан том тулааны явцад манай наад аавыг нь алж, их нэрийг нь хүчрхийлсэн. Нөгөө зэвүүн боолын ангуучийг дуусгадаг. Цаашаа явж зэвсгийн агуулгад ороод хайрцаг нийтэл харин чулуу байж байна. Бүгд хөвтөөд гэхэд гадаан цэргүүд аль хэдийн отолт хийчихжээ. Бүгдийг нь буудаж хөнөөлөө. Дотор зөвхөн манай гол гурвал үлдлээ. Манай сорвтой залуу яаж өгөж байгаагаараа бахархсан бололтой. Шууд л орилж гараад буудуулчихна. Хаалгаар шагаатал их буугаар буудаад манай хавк амьсгал хураав. Харин наад ганцаараа тэндээс зүхтэж гардаг. Энэ явдлын дараа хаасайгүй эрэгтэй боолуудыг тэмцгээс хамгаалж дүүжилдэг. Харин зарим нэг бослогод оролцсон гэж сэжиглэгдсэн боолуудыг гэр бүлтэй нь хамт дүүжиллээ. Наатын ихнэр гэртээ ажиллаа хийж байтал наад түүн дээр ирдэг. Чэри, наат байна. Үргэлжлүүлээд ажиллаад байгаарай. Тэд чамайг хайж байгаа. Чи зүгээр үү? Ээж охин яасан? Тэд зүгээрээ. Бусад боолууд яасан? Эрэгтэй боол болгоныг дүүжилсэн. Чамайг олох хүртэл дүүжилсээр байх болно гэсэн. Үнийг сонссон манай наад сайн дураараа өөрийгөө барьж өгдөг. Хүмүүс түүнийг амьдаар нь барьж иддгийн даваан дээр цэргийнхэн ирлээ. Та нарыг ууртай байгаа гэмэдэн. Гэхдээ итгээрэй. Би ч бас ууртай байна. Гэхдээ түүнийг хуулийн дагуу шийтгэх ёстой. Гэд баривчлаа. Тэгээд түүнийг дүүжилэхэр болдог. Хүн болгон түүнийг үзэн ядаж нулимх болно. Эцсийн удаа хэлэх үг байна уу гэж асуухад бүгд чимээгүй болоод сонслоо. Тэр үед наад би билээ гэх болно. Дүүжлэгч ялыг гүйцэх үед Натаниэл шудраг харцаараа тэнгэрөө чиртээд амьсгал хураалаа. Үүнийг харж байсан нөгөө урвагч хүү иргэний дайнд оролцож буугаар кино маань дууслаа. Хэдийгээр Нат Тернерийн үйл хэрэг тухайн үедээ амжилт олоогүй хүн бүр бурхны өмнө тэгшэрхтэй гэсэн үзэл санааны эхлэл болсон юм. Удалгүй боолын эсрэг хуйлж чангарсан ч үүнийг дагсан боолчлолыг эсэргүүцэх үзэл санаач хүч авсан билээ. За энэ киног манайхан DD шихэ 802 адал явдалт кино сувгаас бүтнээр нь үзээрэй. Ямар ч кино бүтнээрээ бол бүр тасархай байдаг шүү дээ. Киночд байлаа.